ингээд постэр зураг нь байна тийм ээ. За энд ингээд том лед зассан байна. Энд дээр зургнууд явж байна. За энэ танхимыг ингээд харах юм бол тойроод яг ингээд судалбар зургуудыг тавьчихсан. Ингээд илэгдсэн. Яг энэ болгон дээр л очиод хараад мэдрэмжээ хөглөх юм бол гайхамшигтай бүтээлүүд байгаад байна. Тэгээ 50 наахын нэг онцлог нөх юм бол байгаль дээр очиод яг судалбар зурдаг. Тэгээ зургууд л яадаг вэ гэхээр ерөөсөө тэр чигт нь яг ингээд бүтээл болгоод дуусгачдаг ийм онцлогтой. Одоо яг ингээд та бүхэн харах юм бол одоо энэ тавил, одоо бичлэлтийн өнгө тэр ерөөсөө л яг л ингээд бүтээл. Тавин жаргалахын яг энэ судалбар зургийн үзэсгэлэн дээр ирлээ. За тэгээ тавин жаргал уран бүтээлчийн тухайд очихын таваас мэдээлж өгөөч. Мөн энэ үзэсгэлэнгийн тухай. За тэгээ үзэсгэлэнгийн тухайд бол мэдээж одоо энэ судалбар энэ олон аяллуудад өөрөө хамрагдаад бас бусдыг өрөөлээд ингээд яваад ингээд энэ олон бүтээлийг хийнэ гэдэг бол энэ хүний айгүй том хөдөлмөрч чанар байхгүй. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ надад байх ёстой маа гэдгийг имийг л их хадгалсан. Дээрээс нь одоо манай 50 бол би бол олон бас пионерүүд дээр ажиллаж байгаа. Манай ахмадуудтайгаа явсан ч тэр маш гоё одоо нөхөрсөг, найрсаг тий уран бүтээлч ахмадуудаа гоё хүндэлдэг тийм ээ. Хүндэлж явдаг, залуучуудтайгаа бол их найрсаг явдаг тийм ээ. Одоо нэг хүндэл гэдэг имийг өөртөө агуулж явдаг чинь би бол бас их одоо залуу уран бүтээлчийн хувьд бол маш хайртай. Хэсэг хугацаанд ярилцсан маш баярлалаа. Таны Монголын уршуудын эвлэлийн ажил амжилт хүсье. За баярлалаа. Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч Алтан гадар судант Дорж сүрэнгийн 50 жаргал балчир насанда хан ганц синхэр оргил тунгалаг мөрний уянган дөсөж урлагийн зам мөрөө дүрслэх урлагийн коллежийн монументал зургийн ангид тавьсан тэрээр 1993 оноос уран бүтээлийн үлзийтэй замаа нээж тэр цагаас хойш бүтээл тасралтгүй төрөвсөр ирлээ. Түүний биерний мөрөнд Монголын 4 цагийн өнгө, тал нутгийн уудам ухаан, уул усны ариун сүр оршдог. Монголын тайгаас говь хүртэл, Оросын хязгаараас Хятадын хотууд хүртэл олон улсын үзэсгэлэнгийн танхимд бүтээл нь дуудавч, нутаг шингэсэн уянгаран ялгарчээ. Алтан цумын эзэн болсон түүний уран бүтээлүүд хавар, намар, Монголын сайхан орон зэрэг үзэсгэлэнгийн эгнээнд зүрхний өнгөйсаа шингээж нарунжсэн өдрүүд чулуун хангайн аялгауг их бие даасан үзэсгэлэнгээр үзэгчдийн сэтгэлд гэрэл асаасан. Канваста зочин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт байгалийн өнгө бодгийн мастер Дорж сүрэнгийн 50 жаргалын шин үзэсгэлэнгээр аялж эрхэм хүмүүнээс суралцах болно. Та бүхэн хамтдаа суралцаарай. Дөрөвдүгээр үзэсгэлэнгийг ингээ харах юм бол та судалбар зургийн үзэсгэлэн гэж бас жоохон онцлог хийж ах шиг байна тий. За энэ ерөнхийдөө хаана ямар судалбар зургуудаар бүтцсэн ийм үзэсгэлэн байгаа та энэ тухайг бас тайлбарлаж өгөөч. За энэ судалбар зургийн үзэсгэлэн дээр хинти, өмнө говь, тэгэл ар хангай, дунд говь, тэгээ говь алтай. За ерөнхийдөө тэгэл говь тал руу буюу нэлээд чиглэсэн, хинти тал руу нэлээд чиглэсэн зургууд байна. Дээрээс нь одоо хотын ойр орчим ч гэдэг юм уу ингээд бас нэг сүм хийдүүдээр энэ төр явсан ийм зургуудаас, судалбаруудаас бүрдсэн үзэсгэлэн гарч байгаа. Миний бас онцолж танаар яриулах гэдэг нэг бүтээл бол энэ амгалан говь гэдэг чинь. Амгалан говь. За энэ бүтээлийг та яг хаана очиж зурв? За эргээд энэ ингээ харахаар их тэр тэнгэрийн яг энэ үзэмж яг л ийм ингээ борооны нэг ийм айхтар том тэнгэрийг саяхан би бас нэг харж байсан байна. Тэгэхээр яг энэ зурган дээр байгааг нь хараад бас л одоо дунд говь адаас гэсэн очиж би судалбар хийжсэн. Тэрэн дээрээс ингээ сайхан тэр үед чи одоо их сайхан үйл гарч ирсэлтэй. Жаахан тийм хураашлттай. Тэгээ одоо миний энэ зурагны гол утгач нь болоод ирэхлээр энэ үүлнээс одоо хур буугаад газар чиг өгснөөр ингээд энэ сайхан ургамал ногоо амьтанд бас нэг тийм юу болдог штэ их сайхан амар амгалан байдлыг бий болгож байгаа гэдэг үднээс энэ зургийг би бүр бүтээл болгож томруулж зурсан юм аа судалбараас.
судалбараас одоо ингээд бүтээл болох яг энэ үйл явцыг бас нэг та товчхон бас бид нар тайлбарлаж өгөөч. За судалбараас ч одоо бид нар газар дээр нь зураг зурчгаад тэгээд дурландаа ирээд сайхан томруулад жинхэнэ бүтээлийн төвшөнд одоо судалбараа харж агаад тэгээд бүтээл бүр томрогдсон бүр ажиллагаа хийсдэг. Тэрэн дээр бүр гаргаж байгаа одоо нэгснээ өөрийнхөө тэр чадварыг л одоо тэр том дээр тусгаж зурхыг л боддог даа. Таны хувьд бас ингэдэг штэ. Би чинь тантай бас бэлнээр аялал, судалбар зургийн аялалд явж исэн болохоор мэдээгүй л да. Та чи газар дээр нь бас яг ингээд баг бүтээл маягийн болгоод зураад дуусгачдаг штэ. Яа тийм ер нь л тэгэл судларыг бол дуусгах тал руугаа явчихж байгаа. Тийм. Ер нь дуусгадаг да. Салхи таны хувьд ер нь юу вэ? За салхи бол их сайн гоё ер нь чимээ өгдөг. Одоо ямарваа нэг юм ч одоо дуу аваатай байх шүү дээ. Одоо байгальд ирэх бүхэл юмс. Тэгэхээр салхи их сайхан чимээ аваа гарганаа тэр бүгдийг одоо ингээд энэ зурган дээр одоо чадан ядам бас буулгахыг л эрмэлздэг шүү дээ. Ингээл харахад та яг энэ зургаас бид нар юу мэдэрч болох вэ гэдгийг тийм гоё салхийг мэдэрж ийн л да. Миний хувьд бол амар гоё тийм салхи сонсож чинь. Тэгэхээр зургийг бас үзэн мэдрэн гэдэг бол тэр тухайн хүний бас их гоё чадвар юм шүү. Тий. Хүн болгоно л одоо энэ зурагнаас аюу гоё мэдрэмжүүдийг авдаг гэдэг. Уушдаг, хардаг тий нүдээр үзээд одоо чихээр сонсно гэдэг ч бас л Гайхалтай. Тий. За дараагийн зураг руу явъя. Миний бас нэг нүдэнд харагдаад байгаа уран бүтээл бол одоо энэ зураг байгаад байгаа юм л да. Энэ зураг болохоор би сая энэ 100 ах юу яасан байхгүй юу? За тэрхийн цагаанаар орсон. Ер нь бол манай Монголын одоо байгалыг үзээд ханшгүй шүү дээ. Энэ зурган дээр байгаа тэр нэг уян гол бол гайхалтай харагдаад байна л да. Та энэ зургийнхаа бүтсэн түүхийг одоо энэ их сайхан нөгөө орой ингээд одоо нар жаргаж их яг тэр үед л хийжсэн судалбар зургаа ингээд бүтээл болгож гаргасан. Нар шингэх агшинд бол ерөөсөө ингээд энэ нуурын мандал дээр тусч байгаа. Тэр дээрээ ч бас нэг овоо тийм бороо орсон юм үйлтэй байсан. Тэр маань ингээд одоо нууранд одоо толиомт цохоод түүнийг ингээд зураа сууж байхад одоо их гоё тэр нуурын давлгаа, дуу чимээ одоо тэр бүгдийг л одоо ингээд энэ зурагтаа гаргахыг зорьсон. Тэгээд нуурын уянга гэдэг зураг. Ийм өвөрмөц хад байдаг шүү дээ. Одоо энэ өвгөө хад байна. Тэгээд энэ цаана ийшээ бүр нэг сангастай арал гээд одоо тусдаа бас яг нуурынхаа голд байдаг. Бас арал байна. Их сайхан. Тэгээ наагуураа чулуу ихтэй. Энэ зураг болгоноос л нэг тийм уянгын энэ нэг ийм одоо мэдрэмжийг л одоо хүмүүст одоо өгөхийг л хүсдэг юм байна гэж ойлгоод байна. Тий шүү, тий. Одоо яг өөрийнхөө бүтээл дээр л одоо ийм юмыг л бас тусахыг бүр зорим тэр үзээд хараа зураад тэгээд одоо бүтээл болгоод ингэ явж байна. Таны одоо яг энэ уран бүтээлүүд дотор энэ нэг зураг байна л да. За. Одоо ийм стрит маягийн одоо манай Монголын бас нэг тийм тий одоо тийм амьдрал хүмүүсийн аж амьдралыг харуулсан юм бас бүтээлүүд мэрсээр харагдаад байна л да. Энэ тухайга та ярьж өгч. За энэ нодон намар явсан юм аа. Энэ Хинтээ аймгийн Дадал сумын. Дадал одоо нэлээд хэдэн Хинтээ аймгаар нэлээд хэдэн сумаар явчлаа л доо. Тэгээд Дадал сумн дээр ирээд бас нэг гоё сум байлээ. Тэгээд түүнийгээ бас нэг буулгач юмсан гээд. Тэгээд Дадал сумын төв Хинтээ аймгийн их сайхан газар байлаа. Тэгээд энэ тогтчлт маягийн, хотчлт маягийн тэр тиймэрхүү бас сэдв рүү би бас хазаасан ерөнхийдөө одоо энэ судалбарууд дээр бас нэлээд олон тийм зургууд байгаа. Тийм байна. Эний чи одоо яг цэвэр байгалыг буулгах, дээр нь хотчлт хүний амьдралыг буулгах хоёрын юугаар ялгаатай вэ? Таны хувьд? Энэ одоо ингээ хотчлт гэх юм бол энэ байр одоо барилга байшин гэдэг чи бас нөгөө зургат бас төвхтэй шүү дээ. Алслалт тийм бас нэг хууль мөл байгаад байдаг тий. Тэр мөрөнтэй бас холбогдож ярина тий. Тэгэл одоо яг өөрийнхөө харах өнцгөөс бас ингээд бас боломжийн болов гэж бодоод ингээд энэ газрыг сонгоод бас сурчсан боломжтой. Энэ жил Хятадын бүр өмнөд мужи руу одоо Шамин гэдэг газар очиод бас сар бэлнээр аялал хийсэн тий. Тэн дээр бас олон уран бүтээлүүд үүссэн. Хоёулаа юу яа тэдхийн яг нэг зургийг зурж ирсэн яг үйл явцын сурвалжлагыг үзээд эргээд хоёулаа уулздаг хөө. За тий.
За ер нь бол яг манай Монголын тэнгэрийг бодох юм болж байгаа тийм бүрсгэрдүү саарл мантаж гэх юм уу тийм байх юм байлээ. А зүгээр тэр тосхын төрөд очихоор болохоор тэр нь болоод ирэхлээр их гоё тийм цэнгэр тэнгэрийн тэр бол гарч илээ. Ер нь бол тэгэл голчлон тэгэл нэг жаахан саарл марл тэгээд яг зүгээр нөгөө өглөө дэшгээ нар хөөрчөнгүүт бас яг байгалийн өнгөдөрхөн гарчиж. За одоо минийхээр бол энэ шиг ингээд их гоё яг энэ гулянго гэдэг энэ ардл байгаа. Энэ ардлыг яг нэг хагасч оруулаад одоо энэ нэг хэсгийн чулуунууд одоо энэ ардлууд энэ тогтцоодыг л зурвал гэсэн тийм бодолтой байна. Яг нарны эсрэг. Тэр нөгөө эртний хот гэж яриад байгаа. Эндээс чинь бас бид нар чи 2 цаг 3 цаг гарan тэр явж иж утсан хотхгүй. Тэр бол их л гоё юм байлээ. Ер нь тэгээд нөгөө тэр байгалийнхын өөрийнх нь тогтцыг тааруулаад тэр асар том гоё тийм нөгөө уулын одоо нуг суг гэж ярьдаг та. Тэрэнд барьчихсан тийм архитектурын тийм их гоё шийдлүүд хуучин байсал юм байл л дээ. Ер нь бол тэрийг л харцгаар хамгийн их гоё надад санагдсан. Тэгээ би яг нөгөө өмнө хийжсэн бүтээл дээрээ тэрийг хийсэн байгаа л да. Ер нь бол Энэ зураг их танил харагдаад байна л да. Тэ одоо яг түрүүн яг зурж байгаа үйл явцыг нь үзлээ. тий зураг зураад бүтээл хийгээд Пүнзикагийн нэрэмжт галерейд үзэсгэлэнгээ гаргаад тэгээд ирцгээсэн байгаа шүү. Тий. Маш их олон зургийг одоо та энэ дэлгэж тавьсан байна л да. Яг ингээд мэрсээр харуулвал одоо яг тэр хотын амьдрал, яг тэр аж ахуй, одоо тэр хятадуудын одоо яг өөрсдийнхөө тэнд байгаа байшин барилгыг хүртэл их онцлж сурцсан байсан тий. Тэгсэн тий.